өдрүүд дэх бурхны шүлт гисгэлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно. Иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг дуусныхаа дараа сатаны нөлөөнөөс ангижирч бурхнаар авахсан байх болно. Бурхнаар эцэстэн авахсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурхныг эсгэлт шүүлтийн ажлын чанартай эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой. Эс бөгөөс хүн төрлөختний нэгэнч төрлийнхөө дагуу ангилагдаад амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрлөختөн амралтад орох зорийн ганц зам билээ. Бурхны ариусгалтын ажилд хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба түүнийг эсгэлт шүүлтийн ажилд хүн төрлөختний тэрслүү их мэдгийг ил болгож улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүй гэсэн үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялган. Энэ ажил дуусгаад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж газар дээр хүн төрлөختний илүү өндөр байдалд орж илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ. Өөрөөр хэлбэл тэд хүний амралтын өдөрт орж бурхантай зэрэгцэн орсноо. Үлдэх боломжгүй хүмүүс гисгэгдэж өгдсөний дараа жихэн дөргөн бүр мөсөн ээлжлэгдээд дараа нь тэд бүгд тусгагдах ба сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьдралыг нь цаашид зөвшөөрөхгүй. Мөг шийтгээж сайныг шагнах бурхны эцсийн ажлын ардах ганцхан зорилго нь бүх хүнийг бүрэн мөсөн ариусгах явдал юм. Ингэснээр тэр бүрэн ариусгагдсан хүн төрлөختнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ ушаа хамгийн чухал. Энэ нь түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.
биш